Сайн байцгаана сонсогчдоо, бүгдээрэнд нь мигмар гарагийн мэнд хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрийн хаана ихтэй болж өнгөрсөн явдлууд заримд нь сонирхолтой санагдаж, заримд нь сургамж болж өгч идэг. Ямар нэг зохиомжит зүйлсээс илүү амьдрал дээр бодитоор болж өнгөрчсэн түүхүүд бусдын сонирхлыг татаж чаддаг. Ингээд болсон явдал болон гэмт хэрэг сонирхолтой адал явдлаар дүүрэн уран болсон явдлаа эхлүүлцгээе. 15 настай Кара гэх охин тохиолдсон аимшигтай түүхийг хуваалцъя. За тэр бол цуврал алуурчинд баригдаад хэрхэн мултарч гарсан талаар өгүүлэх болно. За Кара бол нэг өдөр найзындаа хоноод өглөө нь гэрийн ажилд нь тусалж исэн. За байшингийн гадаа гарч цэцэг услах ажилд дуртаяа туслахаар болсон. За ус шүршигч хоолойг бариад цэцэг бутнуудыг услаа зогсож исэн чинь нэг машин хажуугаар нь зөрж өнгөрсөн. За Кара эхэндээ бол тэр машиныг ерөөсөн анзаараагүй. Тэгсэн чинь тухайн машин Караг анзаарсан уу гэлтэй замын хажууханд зогсоод дотроос нь нэг гартай хавтас барьсан эрэгтэй хүн бууж ирсэн. Тэгээ Каратай мэдлээд ээж аав чинь гэртээ байгаа юу гэж асуусан. За тэгсэн чинь нөгөөх чинь энэ манай гэр бишээ, манай найзын гэр гэж хариулсан. Тэгсэн чинь тэгвэл танай найзын чи эцэг их гэртээ байгаа мó гэж асуусан. За тэд бол гэртээ байхгүй байна гэж хариулахаар нь би сэтгүүл тарааж байгаамаа энэ сэтгүүлүүдийг тэдэнд өгчөөрэй гэж хэлээд Карагийн зүг алхаж эхэлсэн. Тэгээ удалгүй нөгөө эрэгтэй буу гаргаж ирээд надтай хамт яв гэж тушааж эхэлсэн. За тэр бол Караг барьж аваад машины арын хаалгыг онгойлгосон чинь арын суудалд нь нэг том хуванцар хайрцаг байсан. За нөгөө эрэгтэй бол Караг буугаар сүрдүүлсэн байдалтай хайрцаг руу ор гэж хэлсэн. Тэгээ айсандаа тэр бол өгөнд нь орж хайрцаг руу ороод тагийг нь хааж машина асаагаад тэр газраас хурдтай давхиад яваад өгсөн. Бүх зүйл бол маш хурдан болж өнгөрсөн болохоор Кара айсан, гайхсан, чичирсэн байдалтай яахаа мэдэхгүй явж исэн. Ингээд 10 гаруй минут давхисны эцэст машин зогсож нөгөө эрэгтэй бол хайрцгийг онгоолгоод Кара гаргаж ирээд гар хөлийг нь хөлж буцаагаад хайрцагт хийсэн. Машин ахиж хөдлөөд нэг орон сууцны хороололд очиж зогссон. За тэр эрэгтэй бол Караг хийсэн байсан хайрцгаа өргөж өөрийн байрлуугаа оруулсан. За дотор орсны дараа тагийг нь нээгээд Караг гаргаад ширээний ард суулгаж маш олон асуултууд асууж эхэлсэн. Тэгээд тэр бүхнийг хуульчийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж авчижсэн. Овог нэр, гэрийн чин хаяг, найз нарын чин нэр, хаяг, найз залуутай юу гэж асууснаа. Дараа нь бүр бэлгийн харилцааны тухай хүртэл асууж тэр бүхэн нь Карад үнэхээр жигшмээр санагдчихсэн. Ингээд харамсалтай нь тухайн этгээд Караг удаа дараа хүчрхийлж дараа нь хоол идэхийг шаардаж тийм балиар үйлдэлийн дараа юу ч идэх хүсэл төрөхгүй байсан. Харин үүний оронд Кара өөрийгөө аврахын тулд тухайн эрэгтэйг багч болов тайтгаруулах хэрэгтэй гэж бодож эхэлсэн. Ингээд түүнээс бол би танд ямар нэг байдлаар туслах уу гэж асуусан чинь галтайгоог шүүрд гэж хэлсэн байна. Кара одоо шүүр барьж аваад тэгээ галтайгоог нь бол цэвэрлэж эхэлсэн. Үнэндээ бол тэр цэвэрлэхийг хүсээгүй, зөвхөн тэр эрэгтэйг тайвшруулж өөрт нь одоо ямар нэг аюул битгий ухраасаа л гэж хүсэж ийсэн. За тиймээс яг тухайн моментыг нь ашиглаад аль болох их мэдээлэл цуглуулъя гэж шийдсэн. За тэгээд тэдний хөргөгчөн дээр нь нэг шүдний эмчийн нэрийн хуудас байхыг нь олж хараад нэрийг нь олж чэжилсэн. За бас тухайн эрэгтэй урд нь цэргийн алба хааж ирснийг нь олж мэдсэн. За бас угаалгын өрөөнд орсон чинь эмэгтэй хүний саманд улаан өнгийн үс байгааг нь анзаарч харсан. За тухайн орон сууцанд бол нэг эмэгтэй хүнтэй хамт амьдарч исэн юм шиг байна гэж бодсон байна. Ингээд орой болоход нөгөө эрэгтэй Карад тайвшруулах юм өгөөд орондоо хүлж баруун хөлийг нь уяад өөрөө хажууд нь унтахаар хэвцсэн. Кара энэ үеэр л зүхтээ гэж бодсон боловч тайвшруулах юм нь үйлчлээд шууд л унтаад өгсөн. За тэгээ өглөөс ирсэн чинь нөгөө эрэгтэй одоо унтчихсэн. Кара гарныхаа болтыг тайлах гэж оролцсон ч дэндүү одоо чанга байсан болохоор чадаагүй. За гэхдээ тэр гинжнийх нь холбогчийг ашгүй шүдэрээ тайлж чадсан юм байна. За эцэст нь Кара бүх болт уяанаасаа мултарч чимээгүйхэн байрнаас нь зүхтааж гарч чадсан. За гарсан даруйдаа тэр бол зам дээр тааралцсан нэг машиныг даллаж тусламж гуйж эхэлсэн. За ашгүй нөгөө нэг машин чинь Карад туслаад цагдаагийн хилцс рүү хүргэж өгсөн билээ. За тэнд болж өнгөрсөн бүх үйл явдлыг Кара цагдаа нарт ярьж тухайн эрэгтэн одоо талаарх маш их мэдээлэл өгсөн болохоор түүнийг тэд бол амархан барьж авч чадсан. За тэрхүү хулгайсан этгээдэг бол Ричард гэдэг өмнө нь хэд хэдэн хүнийг алсан цуврал алуурчин болж таарсан. За тухайн өдөр барихаар очих үед Ричард бол аль хэдийнэ цухтаацсан байсан. Гэхдээ тэр өдрөөс одоо 2 хоногийн дараа гэхэд Флоридад байх нэг зочид буудалд байхад нь түүнийг бол олж баривчилсан юм байна. Гэхдээ зүгээр ч нэг баригдаагүй. Цагдаа нар явж очиход тэр бол машина унаж хурдны замаар ороод араас нь хөөцөлдөж нэлээд юм болсон. За эцэст нь бол цагдаа нар хоорондоо шуурхай ажиллаж
зам дээр дугуй хаглах хэрэгсэл байршуулад хэд хурдан явж исэн болохоор Ричард шууд л машинтайгаа онхолцсон. За тэгээ онхолцсон машин дээр түүнийг очиж баривчлах үеэрээ цагдаа нар нохоонтой явж очисон. За нохоо бол Ричард руу дайрч хатсан. За гэхдээ эцсийн мөчөд бол тэр буу гаргаж ирээд өөрийгөө буудаж амиа хорлсон юм байна. Кара бол энэ аимшигтай зүйлээс амьд үлдээж эцэст нь хууль сахиулах байгууллагт ажиллаж эхлэх болсон. За энэ эмэгтэй одоо хохирогчдод тусалдаг мөрдөгч болсноос гадна гэмт хэргийн холбогдлолтой подкаст хөтөөлж TikTok дээр олон дагагчтай болж чадсан. За Карагийн амьдралд муу зүйл тохиолдсон ч гэсэн сайхан төгсгөлтэй байсан нь бол таалагдлаа. За ингээд хэдүүлээ 2 дахь болсон явдал руугаа орцгоё. Энэхүү эмэгтэйг Али гэдэг тэр бол 19 настай. Зуны амралтаараа зүгээр суулгүй нийтийн усан санд тэр бол ажиллаж исэн. За тэр бол ээлжид дуусахыг хүлээгээ байж тал Бенжамин гэх эрэгтэй гарч ирсэн. За тухайн эрэгтэй усан сангийн засварын ажил хийдэг. Тиймээс нэмэлт орлого олох бодолтой явж авах үеэрээ Алиг олж харсан байгаа. Түүнд бол одоо Али маш их таалагдсан. Бенжамин Али руу дөхөж очсон боловч Али одоо өөрийг нь сонирхохгүй байгаа нь илт байсан. Бенжамин бууж өглөхгүй гараа сунгаж Алид хүрхийг оролцсон. За тэр бол бүх зүйл таалагдаагүй учраас зайгаа барьсан явдал нь Бенжамины уурыг хүргэж гинэтл тэр Алиг маш хүчтэй цохиод авсан. Ахаад бүр хид удаа цохиож эцэст нь багалзуурдаж ухаан алдуулсан. За дараа нь тэр бол Алиг хүчрхийлэхээр оролдож эцэст нь бэрзентээр түүнийг хочиж нуугаад тэр чигтнээ орхиод зүхтаасан. Тухайн нууж орхисон газраас дөнгөж гарч авах үеэр нэг эмэгтэй бол түүнтэй таарлцсан. Бенжамин бүр юу ч болоогүй юм шиг харагдахыг хичээж түүнтэй хальт даллаж мэдлсэн болоод зөрөөд өнгөрсөн. Ингээд нэг ч удаагүй Алигийн ах нь одоо усан санд явж ороод уг нь бол тэр хоёр Алиг ажиллаа тарсныхан дараа уулзъягээд ярьсан байсан юм байна. Тиймээс хаасайгүй хайгаад ч Али ерөөсөө олоогүй. За мэдээж санаан зовж нэлээд эвгүй мэдрэмж төрөөд аав руугаа залгаж одоо болж өнгөрсөн зүйлсийг хэлсэн. За тэгээ аав нь хурч ирээд хаасайгүй бас л хайж усан сангийн арын одоо өрөө рүү явж орсон. Засвар үйлчлэгээний хэсэгт нь бэрзентээр хучаад тавьсан зүйлийг санаандгүй сөхөд харсан чинь аимшигтай болтлоо задуулсан Али тэнд нь хөвтөжсэн. Тэднийг очих үеэр Али бол амьд байсан. За тэг яаралтай эмнэлэг рүү түүнийг хүргэсэн ч харамсалтай нь Али амьсгал хурайсан. Ингээд ийм аимшигтай гинтийн зүйлд гэр бүлийнх нь бол маш их цочирдсан. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн ч сэжигтнийг олоход бол амар байгаагүй. Алид ямар нэг дайсгансан, за өс сансан хүн байхгүй болохоор тухайн одоо хэргийг хэн нэгэн танихгүй итгээд гинтийн байдлаар дайрч бигдэн хаалцсан гэж дүгнсэн. За цорын ганц уул мөр нь Бенжаминийг гарч авахт нь мэдлээд зүрсэн эмэгтэй байсан. За тиймээс тухайн эмэгтэй цагдаа дээр очиж мэдүүлэг өгчээж Бенжаминийг тэр бол өөрийн санах хэмжээндээ дүрсэлж ярьсан. За тиймээс яриан дээрээс үндэслээд сэжигтний зургийг зуруулаад тэгээд олон нийтэд тараасан боловч харамсалтай нь хангалттай мэдээлэл ирээгүй. За энэ байдлаараа бол 1 жил өнгөрсөн. Дорвитой ахиц дэвшил гараагүй. За тиймээс Алигийн аав нь хэргийг шийдэхийн тулд илүү их зүйл хийх хэрэгтэй гэж үзсэн. За тэр бол America's Most Wanted гэдэг нэвтрүүлэгтэй холбогдоод хэргийг дахин сөхөж цацхыг бол хүссэн. За хүсэлтийг нь хүлээж авч дахиж нэг удаа цацсан юм байна. Аав нь бол мэдээлэл өгсөн хүнд $25,000 шагнал амлаж хотын захиргаанд энэ шагнал дээр нэмээд $50,000 болгож байгаа гэдгээ мэдгдсэн ч гэсэн энэ бүхэн бас л хангалтгүй гэж аав нь дотроо бодож исэн юм байна. За нэг өдөр тэр бол замаар явж байхдаа нэг сурталчилгааны хоосон самбар олж харсан. За ингээд тэр даруйда түүнд нэг санаа төрж сэжигтний хөргийг самбарт байрлуулвал яах болоо гэж бодсон баг. За тэгээ самбар түрээслүүлдэг компанитай холбогдоод үнийн саналыг нь авч эхэлсэн. За тэгээд Ламар гэх томоохон компанитай тэр бол холбоо тогтоож чадсан. Ламарынхан энэхүү түүхийг сонсоод аавынх нь одоо зоригийг үнэлээд үнэгүй 3 самбар ашиглаж болно гэдгийг түүнд бол хэлсэн. За тэгэхдээ бүр хүм машин хамгийн их холигдог газруудаар байршуулахыг бол зөвшөөрөөд өдөр болгон тэр самбаруудыг 150,000 хүн хардаг болж эхэлсэн. За ингээд энэ арга бол үр дүнтэй байсан. За удаачгүй цагдаа нарт мэдээлэл ирж эхэлсэн. За иржсэн мэдээллүүдээс онцлох нэг одоо дуудлага бол байсан. За нэг хүн цагдаа руу залгаад би энэ зураг дээрх хүнийг хараад шууд таних шиг болсон. Тэр хүнийг Ted Hoover гэдэг гэж хэлсэн. За тухайн мэдээллийн дагуу цагдаа нар шалгаж эхлэхэд бол Ted Hoover нь өөр мужид амьдардаг. За тэгснэ Ted Hoover гэдэг нь бол түүний жинхэнэ нэр ерөөсөө биш байсан. Харин Бенжамин түүний жинхэнэ нэр нь байсан. Цагдаа нар Бенжаминийг олж байцаалт хийж эхэлсэн. За яг үнэндээ бол Бенжаминийг гин буруутайг нь батлах ямар ч одоо бодит нотлохоо байгаагүй. За тэр бол зүгээр л зураг дээр хүнтэй
нэлээд төстэй л харагдчихсан. Тийм болохоор цагдаа нар түүнд чамтай холбоотой нотлохоо бидэнд байгаа гэж худлаа яриад нэг өрөөнд түүнийг бол оруулсан байгаа. За тэгээд тэр өрөөнд нь Алигийн зургнууд болон өөр зузаан хавцтай зүйлүүдийг игнүүлээд тавьсан байсан. Тэр бүхнийг хараад Бенжамин сандраад өөрийг нь илчлэх маш олон баримтуудыг хавсаргаад тавьчих гэж ойлгоод хэрэгээ өөрөө шууд хүлээж эхэлсэн юм байна. Бенжаминд Али бол маш их таалагдаад тэгээд ойртоод танилцъя гэж бодсон ч гэсэн Али татгалцахаар нь ууралсандаа түүнийг зодсон гэдгийг ярьсан. За харамсалтай нь үхтлэн зодсон гэхээр ямар аимшигтайгаар уурсаж зодсон гэдэг нь бол ойлгомжтой байсан. За эцэст нь түүнийг бол 1-р зэргийн хүн амныг гэмт хэрэгт буруутгаж бүх насаараа шоронд суух ял оноос юм байна. За аав нь л охиныхоо хэргийг шийдвэрлэхэд үнтэй хувь нэмэр оруулсан учраас 2011 онд Барак Обама түүнийг ерөнхийлөгчийн нэрэмжит медалаар шагнасан юм байна. Алигийн аав нь 2022 онд 77 наснда нас барсны дараа Ламар компани түүнд зориулж хүндэтгэлийн самбар байрлуулж өгсөн түүхтэй байна. За ингээд бүх мундаг аавуудыг төлөөлсөн ийм нэг гайхалтай түүх байна. Ингээд хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. За нэг өдөр Сандра гэх эмэгтэй гэрээсээ гарсан чинь үүдэнд нь нэг илгээмж ирчихсэн байсан. За тухайн илгээмжийг гэрийнхнээсээ ирсэн зүйл гэж ойлгоод нэг их зүйл бодоогүй нээсэн чинь дэлбэрчихсэн. Сандра гэх энэхүү эмэгтэй нэг ресторанд зөөгч хийдэг. За ажил нь бол боломжийн амьдралаа аваад явчих хэмжээний байдаг байсан. За гэтэл нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөж ресторанд нэг гэрхтээ орж ирээд Сандрагийн үйлчлдэг хэсэгт нь суусан. За тэр залууг бол Стивен гэдэг. Сандра түүнд бол эгэлдгээр хандаж хоолыг нь авчирч өгөөд жирийн л нэг өдөр өнгөрсөн. За гэтэл тэр өдрөөс хойш нөгөө Стивен гээд залуу бол бараг өдөр болгон шахуу тэдний ресторанд очдог болсон. За тэгээд ирэх болгондоо дандаа л Сандрагийн үйлчлдэг хэсэгт нь суудаг. Эхэндээ бол Сандра түүнд онцгой анхаарал хандуулаагүй. За нэг их ач холбогдолж өгөөгүй. Зүгээр л бусдад яаж үйлчлдэггүй яг л адилхан үйлчилж исэн. Харин Стивен гэртээ харах болгондоо Сандратай болзох талаар бодож, мөрөөдөж, хэдийгээр өдөр болгон ресторанд нь очиж байгааг Сандра анзаарч баг зэрэг эвгүй санагдчихсэн ч гэсэн Стивен бол тэмч аюултай хүн шиг санагдаагүй. Гэхдээ хамгийн амар нь ийм байдал бараг 2 жил үргэлжилж өдөр болгон орж ирээд захиалга өгөөд хэсэг байжгаад гараад явдаг байсан. За тэгээд нэг өдөр Стивен зориг гаргаад Сандрад болзох санал тавья гэж шийдсэн. За тэрийгээ удаан бодож явсан маа. За тэгээд ресторанд нь явж очиод яг л урдных шигэ хоол захиалаад суусан. За тэгээ хоолоо идэж дуусгачаад тооцоо хийхийн оронд тэр чи надтай хамт кино үзэх үү гэж асуусан чинь Сандра гинэт сандраад юу гэж хариулах га мэдэхгүй байж гиснаа. Сайхан санал байна. Гэхдээ үгүй баярлаа гэж хэлсэн маа. За ингээ энэ мөчөөс хойш бүх зүйл эвгүүтэж эхэлсэн. Стивен татгалцсан хариунд нь шархалж гомдсон байсан. За харин Сандрагийн хувьд бол энэ залуу одоо ингээд болчих байхаа гэж бодсон ч тийм зүйл болоогүй. Маргааш нь Стивен ахаал ресторанд нь хүрээд ирсэн. За тэгээд зүгээр нэг хоол захиалаад суух биш, харин бүтэн өдөржин Сандраг ширтээд суусан. Дараагийн өдөр дахиад хурц ирсэн, бүр тасралтгүй цаашид өдөр болгон ирсээр байсан. Очих болгонтоо тэр зүгээр л сууж Сандраг ажигладаг. Мэдээж энэ зүйл Сандрад бол маш эвгүй санагдаж эхэлсэн. Тэгээд төвчж чадлагүй тэр талаар менежертэй дуулгасан баг. За тэгээд рестораны менежер Стивен дээр явж чаад үүнээс хойш та өөр хэсэгт сууж үйлчлүүлээрэ Сандраг эвгүй байдалд оруулаад байна гэж тайлбарлаж хэлсэн. За тэгээд Стивен өөр хэсэгт суусан ч гэсэн холоос байнга Сандраг ширтсэн хിവэр байсан. Дотроо бол тэр багтартлаа уурлаж, надад татгалцсан хариу хэлж, намайг бас өөр хэсэгт суу гэж яаж зүрхэлж чадчихна гэсэн зүйл бодож эхэлсэн. Сандраг зөвхөн ажил дээр нь биш, харин ийш тийшээ явхад нь хүртэл Стивен байнга араас нь дагаа юм шиг санагдах болж, нэг өдөр машин руугаа очисон чинь дугуйнуудыг нь хутгаар зүсээд хагалцсан байсан. Тэгээд тэр шууд Стивенийг ийм зүйл хийсэн гэж бодсон ч гэсэн батлах ямар ч нотлохоо бол байгаагүй. За гэхдээ хэд хоногийн дараа шүн унтах гад орондоо хэвтчихсэн чинь гадаа нэг чимээ гарах шиг болоод тэгээд цонхороо харсан чинь хар малгай хар хувцас өмссөн хүн машиныхын дугуйнуудыг бас л хутгаар зүсчихсэн. Харанхуй байсан болохоор царайг нь харж олж чадаагүй. За гэхдээ алхаж байгаа байдлыг нь хараад шууд Стивен гэдгийг нь мэдсэн. Тэгээ аргагүй ирэхэнд гэрийнхээ гадаа хяналтын камер суйрлуулсан. За нэг өдөр Сандра ажил руугаа явах замд нь машин нь гинэт доголдож эхэлсэн. За тэгээ гэртээ буцаж чоод камерныхаа бичлэгийг шалгасан чинь нэг хар хувцастай хүн машины шатхууны саваар оролдож байгаа гэж бол харагдчихсан. За тэгээ дараа шөнө дахиад л тэр зүйл давтагдаж машин дээр нь бас л нөгөө хар хувцастай хүн ирчихсэн. Юу ч юм хийгээд ахайг нь бол харчаад шууд л цагдаад утсан. Ашгүй цагдаа нар цаг алдалгүй тухайн байрлалд явж очиод Стивенийг баривчилж
хүний эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгт буруутгаад 6 сарын хорхяал оноосон юм байна. Гэхдээ ийм зүйл боллоо гэд Стивенийг тэр чигтэн зогсоож чадаагүй. Харин ч бүр ууранд хүрч тэр шангаа хүртэх ёстой гэж бодоод шоронгоос гарсныхаа дараа шууд төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Эхлээд тэр бол Сандрагийн гэр бүл, найз нөхдийнх нь хаяг мэдээллийг нь цуглуулад дараа нь гар хийцийн тесрэх бөмбөг хийх гарын авлага худалдаж аваад бүх материалуудыг нь эхнээс нь бэлдэж эхэлсэн. 2 сарын дараа гэхэд хийсэн тесрэх бөмбөгөө хайрцаг дотор хийгээд илгээгчийн нэрэн дээр нь Сандрагийн хамаатны хүний нэрийг нь биччихсэн байсан. За ингээд яг л ярианы ихэнд дурддагдсан шиг Сандра юу ч бодлого хайрцгийг нь авахт нь дэлбрээд харамсалтай тэр дороо нас барсан юм байна. Цагдаа нар энэ хэрэг дээр мэдээж шууд Стивенийг сэжиглэж түүний гэрийг нэгжээж хогийн савнаас нь гар хийцийн тесрэх бөмбөг хийх гарын авлага мөн Сандрагийн гэр бүлийнхнийх нь мэдээллүүдийг бичсэн дэвтэр зэргийг олсон. За шүүхийн зүгээс бол түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутгаж бүх насаар нь шоронд суух ял оноосон юм байна. За минийх биш бол хэнийгч биш гэсэн бодол нь гимзэмгүй эмхтэн аминд хүрсэн аимшигтай явдал одоо болж өнгөрсөн. За ингээд энд хүрээд 3 босон явдал маань өндөрлөх боллоо. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хэдүүлээ энэ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.